За яг тарааж өгсөн материалын чанар бас сайнгүй байна. Тэгээд яг аль тоон зөв гэдгийг одоо харахад аюу хэцүү байна. Одоо би жишээлээ хэлье. Энэ дээр орон сууцыг одоо 150,000 орон сууц барина гэсэн байж байна. Тэгэхэд гэтэл энэ баг 150,000 чинь нийт Монгол улсын хэмжээнд орон сууцны нийт нөөцийн баг 50%-тэй тэнцэхээр тэгээд хавсралт 3 дээр болохоор 19,000 орон сууцыгаа 54,000 болгоно гэсэн өөр тоо байх юм. Сая соёлын сайд чиглэл жуулчдын тоог 1.1 сая гэж яхад энэ дээр болохоор 1.6 сая гэсэн байна. Одоо энэ дээр бас шүү цагдаа эрчим хүчний суурьдагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг эрүүл мэндийн яам одоо хариуцнаа мэдээлэл нь гаргаж өгнө гэсэн бүс нутгийн 1.6-гийн нэг дээр бичсэн байгаа мөртлөө яг тэр асуудлаа эдийн засгийн бодлого гэдэг дээр бас 3.6-гийн нэг дээр ингээд бичсэн. Гэхмэчлэн гэргээд юу яг аль тоон зөвийн аль нь одоо тодруулахад их төвөгтэй байгаа дээ. Тэгэхээр энэ асуудал боловсруулж байгаа хүмүүс маань энэ дээр нэлээд сайн анхаарч ажиллахгүй бол болохгүй харагдаад энэ дээр нь хавсралт 1 2 3 хоорондоо бол уялдах хэвээр. Нэг дээр жишээлбэл сая ярьж энэ төрийн өмчийн компаниудтай холбоотой зарлалыг нь 15%, юуг нь өгөөжийг нь 30%, бүтээмжийг нь 30%-аар нэмэгдүүлнэ гэсэн заалт байгаа мөртлөө яг 2 3 дээр жишээл яг тэр асуудлууд нь яг яаж явах чаа гэдэг үзүүлэлтүүд нь байхгүй байх жишээтэй. Зарим нэг үзүүлэлтүүд нь сайжруулна гэсэн мөртлөө ерөөсөө яг өөрчлөлт байхгүй нэг хэвэндээ үзүүлэлтүүд байж ин. Жишээл төрийн үйлчлэгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлнэ гэсэн мөртлөө 3 байна, тэрийг 3 байлгана л гэж ин. Тэгэхээр яг зүгээр энэ чанарын хувьд боловсролтуудын хувьд бол юу ханамжтай шөө сайн ажиллахгүй бол яг асуухад жоохон төвөгтэй. Тэгээд нэг буруу зүрх юм асуугаад дахиад нэг тийм улсын хурлын хувьд бол бас гишүүд одоо мэдээлэл өгж байгаа хүмүүсүүд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл одоо боловсруулаад бичигээр цаасаар оржсэн асуудлууд нь ингээд зөрүүтэй түрүүн бас батлан хамгаалах юм хэлсэн. Бид нар материалаа цаасаар өгсөн гэж яхад яг энэ жишээлбэл нэгтгсэн материал дээр нь одоо юу ч байхгүй байх жишээтэй. Тэгэд ийм асуудлууд байгаад байна. Үзүүлэлтүүд нь яг байгаа онсон биш буруу үзүүлэлтүүдийг тавьсан байна. Тэр өөрөлдвөл энэ жоохон боловсруулалт ажиллагаа өшөө хийх хэрэгцээтэй байсан ийм дүр зургууд харагдаад байна. Тэгээд яг уу энэ 2026 оны улсын хөгжлийн хөтөлбөр дээр хөгжлийн төлөвлөгөөн дээр юу хувийн эвслийн одоо төрийн оролцоо багасгана гэсэн үзүүлэлтүүд байгаа даа. Тэгэхээр энэ дээр болон засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр эдийн засгийн төрийн оролцоог одоо буулгаж хувийн эвслийн нэмэгдэл өртгийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувийг нэмэгдүүлнэ гэсэн ийм залт байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт 2026 онд хэд болох вэ гэдэг асуулт байна. Дээр нь хамгийн гол одоо жишээл иргэдийн бухимдуулж асуудал агаарын бохирдол юу төгжрөл хоёр байгаа. Энтэй холбоотой яг тодорхой үзүүлэлтүүд дөрөв нийслэлээс тайлбарлажсэн бас яг тодорхой юм хэлсэнгүй нэг үзүүлэлт байгаад одоо хавсралт 3 дээр ч юм уу агаарын чанарын одоо индекс гэдэг нэг үзүүлэлт байгаа тэрнийхээ төлөө ажилтдаг. Тэр үзүүлэлт чинь өөрөө бусад юу хийхин заагаад өгдөг одоо ийм үзүүлэлтүүдтэй болмоор байгаа харагдаад. Тэгэхгүй бол энэ тэндээс яамдуудаас авсан материалуудаа дутуу хагас нэгтгэхэд тавьсан юм шиг зүгээр ихний байдлаар тийж харагдаад байна. Тэгэхээр энэ агаарын бохирдол энэ төгжрөлтэй холбоотой нэг үзүүлэлтүүд нэмж болох уу гэдэг хоёрдугаар асуулт байна. Гуравдугаарт нь стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж заасан байна. Тэр энэ дээр ямар стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөж байгаа вэ гэсэн ийм асуултууд байна. За шадар сайд Гантөмөр сайд төрүүл хариулах уу? За тэр 150,000 орон сууцтай холбоотой гаргасан алдааны тухай Эрдэнэт тодорхой хариулъя. Ер нь логик холбоо бол гурвууланд нь байгаа шүү инх төвшин гişүнэ. 1-2 алдааг ингээд 300 заалт руу нэлзэж болохгүй. Хэдэн алдаа байгаа яг тоолоод энэ ч алдаатай байна гэж хэлсэн зүг байх. Тэгвэл энийг бид нар нөгөө хилцүүлгийн явцад засаад явахын тулд яг тодорхой энэ буруу байна, энийг ингэж засъя гэдээ ажил хэрэгчээр хандах нь зүг болов. Түүнээс бол бичиг баримт нь ингээд өөрөө юутай форматынхаа дагуу явж байгаа. Форматаа бол бид нар цаашдаа энэ их хурл дээрээс гарсан том шүмжил байгаа шүү дээ. Хяналт үнэлгээтэйгээ яаж холбох юм бэ? Үр дүнгээ хэрхэн хэмжих вэ гэдэг. Энэ дээр одоо бодлогын бичиг баримтын хувьд бол цаашаа хөгжөөд шинжлэхтэй явах ёстой.
Тэгээ энэ нөгөө Эрдэнэбат чи тэр гарсан алдаануудтай холбоотой асуудлуудаа өөрөө 11 номерын микрофон өгчөөрөө тайлбарлаад явах нь зөвөө. Жишээлбэл 1.6 сая жуулчин чи яагаад 1.1 сая болоод ингээд энэ мэдээллийн зүрх чи ямар учиртай ингээд энэ одоо тайлан мэдээллийн үед ч гэсэн инх төвшин гэсэн гишүүн бол яг энэ мэдээллийн нэгдмэл байдлыг та нар нэг бүрэн хангаж чаддгүй мүү гэдэг байдлаар асуудал хандж байгаа. Энэ тавьж байгаа асуудлыг бол би сайдын хувьд бол хүлээж авч байгаа. Яг бичиг цаас хийж байгаа хэсэг дээр ингээд анзаарахгүй зарим нэг алдаа гарч байгааг бол үгүйсэхгүй байна. За Эрдэнэбат тэр асуултуудад хариулт. 11 номер 4. За. За ажлын хэсгийн 4 нойрын микрофоноос албан тушаалаа хэлээд нэрээ. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт 150 мянган айлын орон сууцны тухайд болохоор ипотекийн зээлийн санхүүжилтээр 24-өөс 25 оны хооронд нийслэлд 30,430, орон нутагт 6,925, орон нутгаас Дархан уул аймагт 1,366 хамгийн бага нь Говьсөмөр аймагт 36 одоо энэ орон сууц орохоор ингэж явж байгаа юм байлээ. Тэгээ бид нэр энэ тоон дээр түшиглээд ер нь бол энэ ядуурлыг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлэх нь энэ орон сууцны хөтөлбөр юм байна гэж үзэж байгаа. Ийм үүднээс 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр ингэж яригдээ явж байгаа. Энэ нь одоо энэ хэрэгжснээр ядууралд тодорхой хугацаанаас хамаарат 3-4 пунктаар нөлөөлөх юм байлээ. Энэ засгийн зэрэг үйл ажиллагааны хөтөлбөр болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний онцгой 2 тоо байгаа. Нэг нь ядуурлыг энэ 28 болтол 2 дахин бууруулах, нөгөөх нь $10,000 хүргэх гэд энэ хүрээн дээр 4 номерын микрофондоор эндэр дээр нэмж минут үгүй. За товч өгөө тодорхой хариулна шүү. Тэгээ энэ хүрээн дээр бид нэр тэргүүлэх чиглэлээр 150 мянган айлын орон сууц гэж орсон. Яг хэрэгжүүлэх яамнаас ирсэн саналын дагуу тэр шалгуур үзүүлэлтэн дээр нь өөр тоо орсон байгаа. Жуулчны тооны хувьд болохоор засгийн зэрэг үйл ажиллагааны хөтөлбөрийн болон арга хэмжээний төлөвлөгөө гэж сайхан засаг дээр батлагдсан. Энэ тоон дээр 1.6 гэсэн тоо орж ирсэн. Яамнаас ирсэн санал засгийн түвшинд бид нар ярилцаад яамны гадны зөвлөх компанитай хамтарч яам маань стратеги ажил жуулчлалын стратеги боловсруулаа шинжилсэн байлээ. Энэ хүрээнд бол яамны санал 1 саяар тооцогдохоор орж иж байгаа маа. Уулуурхан яамнаас сайд нь байхгүй байгаад байдаг. Уулуурхан яамнаас хариулах юм байхгүй тэгээд. Харин тэ хэрэгжлийн дэд дарга Батцэг дарга ирсэн баг шиг байсан. Хаачуу. За ингээд тэндээс бас хүн алах. За их төвшин гишүүн нэмж тодруулах уу? Нөгөө хувийн хвшлийн төрийн оролцоог багасгах гэсэн үзүүлэлтийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр байгаа. Тэрийг энэ хавсралт 3 дээр оруулж өгж болохгүй юу? Энэ үзүүлэлтүүдийг яг хуу танилцуулгууд дээр эдийн засгийн төрийн оролцоог багасгах гэсэн үзүүлэлтүүд байгаа. Энийг хэмжилт үзүүлэлтэн дээр оруулж болох уу гэдэг нэг тийм асуулт байсан. Хоёрдугаар нь тэр агаарын бохирдолтой холбоотой, агаарын чанарын индекс ч юм уу, төгжрөлтэй холбоотой ийм нэг үзүүлэлтүүдийг энэ бас хавсралт 3 дээрээ оруулаад явах болцоо байсан уу гэдэг ийм асуултууд тариулт авсангүй. За ажлын хэсгийн 4 номерын микрофон. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт хувийн хвшилтэй холбоотойгоор болохоор үндсэн концепц нь төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахыг 24% хүргээд тэрний хэмнэлтийн томоохон төсөл арга хэмжээнүүд ялангуяа хувийн орон зай руу шилжүүлэх гэсэн үндсэн тоо явж байгаа. Энтэй мөн холбоотойгоор процессын дахин инженерчлэл, төрийн чиг үүргийн цогц шинжилгээ хийгээд энэ дээрээсээ үүдэлтэйгээр яг нарийн тоонууд нь гараад төрийн чиг үүрэг үйлчлэгээнүүдийг хувийн хвшил мэргэжлийн байгууллагуудаар хийх гэсэн үндсэн бодлого маань гараа явж байгаа. Яг энийг ажлын хэсгийн хүрээнд 3 дахь хавсралт дээр энэ тоонуудаа нэгтлээд нэрвчлээд оруулах боломжтой.
За нэмэлт Монгол Улсын сайд 20 минутын хот төслийн үндэсний орооны дарга Эрдэнэ сайд нэмж хариулъя. Тэр хоёр төвжилттэй холбоотой автомобилийн сүлжээний нэвтрүүлэг чадварыг нэмэгдүүлсэн байна гэж жоохон ерөнхийд тавьдсан байгаа. Тэгээд энийг километр цагаар нь нарийсгаад одоо ямар байгаа 26 онд ямар болох юм бэ гэд нэлцүүлгийн явц засаад явчаа. Утаатай холбоотой асуудалтай ч гэсэн адилхан бас дахиад тоо хэмжээнүүд нь байж байгаа юм чинь тоогоор тавья гэж ингэж хэлмээр байна. Хэлцүүлгийн явцад. За зарим тамгын газраас энэ зарим яамны сайд нь байхгүй төрийн наримчийн дарамж байхгүй байгаа юм. Зарим нь одоо сайдтайгаа төрийн нарийнтайгаа бүтэн өдрийн суугаад гишүүдийн асуултанд хариулж байна. Номын сайд, Батцэг сайд, Инхвайр сайд гэдэг ингээ яамаараа бараг энд сууж ажиллаж байна. Тэгэхэд аж үйлдвэр хүнд үйлдвэрийн аж үйлдвэр эдис баялагын яамны төрийн наримчийн даргаыг дуудъя. Засгийн газрын хэрэглэхийн дэд дарга нараас дуудъя. Өөр одоо яг яам болгоноос нэг төлөөлөл байх ёстой танхимд. Одоо ингээ асуултанд нь хэн хариулах нь тодорхойгүй. За их төвшин гишүүн нэмж 1 минут тодруулах. Энэ нөгөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр байгаа би тоог л асуусан. Нөгөө хувийн хвшлийн нэмэгдсэн өртгийн дотоодын бүтээгдэхүүнд эзлэх хувийг 78% хүргэнэ гэд 2006 онд тавьсан ба 26 онд тавьсан. Тэрийн үзүүлэлтээ бас оруулаад ажлуудаа шахаад явуул яасан бэ гэдэг. Нөгөө талдаа бас энэ агаарын бохирдолтой холбоотой үзүүлэлт болохоор ер нь яг одоо бидний гол зорилт учраас энийг нэлээд анхаарал өгч одоо яг энэ үзүүлэлтүүдийг заавал оруулах юмсалтай байна. Баярлалаа.